1944 онд компьютер 4500 кг жинтэй байсан. Орчин үеийн зөөврийн компьютер 2.7 кг жинтэй. Компьютерийн 1944 онд байсан жин орчин үеийн зөөврийн компьютерийн жинтэй харьцуулахад ямар байсан бэ? Хариултаа 2 бүхэл тооны харьцаа хэлбэрээр илэрхийл. Тэгэхээр компьютер 1944 онд ямар жинтэй байсан? 4500 кг байсан гэж өгөгдсөн байгаа. Тэр жин өнөөгийн зөөврийн компьютерийн жин буюу 2.7 кг-тай харьцуулахад ямар байсан бэ гэдгийг олно. Энэ бол харьцаа. Гэхдээ бид үүнийг 2 бүхэл тооны харьцаа хэлбэрт оруулаагүй байна. 4500 бол бүхэл тоо, гэвч 2.7 тийм биш байна. 2.7-г бүхэл тоонд шилжүүлэх хялбар арга нь бутаргаан таслыг нэг оронгоор шилжүүлэх буюу 10-аар үржүүлэх юм. Үүнийг бид 10-аар үржүүлнэ. Гэхдээ бид зөвхөн хуваарийг 10-аар үржүүлвэл харьцааны утга өөрчлөгдөх болно. Утга өөрчлөхгүй байхын тулд хүртүр хуваарийг аль алиныг нь 10-аар үржүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 10-10-аар буюу 1-ээр үржүүлсэнтэй адилхан. Хүртүрт 4500 өөрчлөх нь 10 гээд 45000. Энд таслал тавьчихвал харахад арай амар болох бах. Хуваарьд бид 10-аар үржүүлсэн гол учир нь энд байгаа. 2.7-г 10-аар үржүүлээд 27 гарна. Ингээд бид харьцаагаа 2 бүхэл тооны харьцаагаар илэрхийлжлээ. Ингээд бүрэн болж байна. Гэхдээ үүнийг бас хялбарчилж болно. 45000-ыг харахад 45 хуваагдана. 45 нь өөрөө 9 хуваагдана. 27 ч гэсэндээ 9 хуваагдана. Тийм ээ. Бүгдээрээ хүртүр хуваарийг 9 хуваацгаая. Тэгвэл хүртүрийг 9 хуваана, хуваарийг ч 9 хуваана. 45-ыг 9 хуваагаад 5 гарна. Тэгэхээр 45000-ыг 9 хуваахаар 5000 гарна. 5000-ыг хуваах нь 27-г хуваах нь 9 буюу 3. Ингээд бид боломжтой хэмжээгээр хэлбэрчиллээ.